За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өмнөх хичээлээр бүгдээрээ баримт хэрхэн үүсгэх талаар хичээлийг үзсэн байгаа. За тэгэхээр та бүхэн маань InDesign програм дээр баримт бичгийг хэрхэн үүсгэх за тэгээд тохиргоонуудтай хэрхэн ажиллах талаар ерөнхий ойлголт авсан гэж бодож байна. За тэгээд өнөөдөр хичээлээр бол бүгдээрээ за баримт үүсгэснийхаа дараа түүн дээр toolbox-уудыг хэрхэн ашиглах буюу за InDesign програмын хэрэгслүүдийг одоо хэрхэн ашиглаж үр дүнтэй график дизайныг бүтээх вэ гэдэг талаар үзэх болно. За ингээ бүгдээрээ хичээлдээ орё. За тэгэхээр мэдээж InDesign програма нээсэн байна. За тэгээд InDesign програм дээр create new. За бид нар өмнө нь my preset post гэдээ хадгалсан байгаа тий. За энийг миллиметр болоод тохируулчих. За create. За үүсгэлээ. За автоматар 5 удастай. За pages-ийг харъя. За 5 удастай ийм файл үүссэн байна. За тэгээд миний хувьд гэх юм бол эндээс Essential Classic гэдэг ажлын workspace-ийг сонгосон байгаа. За тэгээд та бүхэн маань өөрийнхөө дээр чинь минийхт арай өөр харагдах юм бол Essential Classic гэдгийг сонгоорой. За тэгээд бүгдээрээ toolbox руу оръё. За toolbox-ууд маань энэ ажлын талбарын маань зүүн талд байршин. За зүүн талд байгаа энэ хэрэгслүүдийг бол бүгдийг toolbox гэж нэрлэлээ гэсэн. За тэгэхээр хамгийн ихний хэрэгсэл маань бол selection tool. За selection tool маань бол тухайн нэг объектыг сонгоод чирэх тий. За сонгох, идэвхжүүлэх ийм үргийг гүйцэтгэдэг. За дараагийнх нь direct selection tool гэсэн юм tool байна. За энийг ялгааг нь мэдхийн тулд бүгдээрээ эндээс T-үсгээ авч агаад ингээд татаад за дээр нь баруудлын товчлуураа дараад fill with placeholder text гэдэг. Энэ маань бол автоматар филлерийг өгдөг байж байгаа. Өөрөөр хэлбэл филлер гэдэг маань дүүргэгч текст гэж ойлгож болно тийм ээ. Филлер текст. За тэгэхээр ингээд дүүргэгч нь за дахиад нэгийг ер нь явандаа хэдүүлээ хэрэглэх юм чи дахиад нэг текстийг энд үүсгэжээ. За тэгээ баруудлын товчлуураа дараад fill with placeholder text гэдэг. За ингээ автомат текстээр дүүргэгч нь. За тэгэнгүүтээ энэ selection бол ингээд идэвхжүүлээд нааш нь цааш нь зөөж болно. За яг тухайн зүйлийг идэвхжүүлж чинь тий. За би сая Ctrl Z дараад буцаачлаа. За энэний хувьд гэх юм бол зөвхөн нэг яг текстийн хувьд бол зөвхөн нэг цэгийг идэвхжүүлээд өөрчилж нааш нь цааш нь зөөж болдгоо гэсэн үг. Зөвхөн нэг цэгийг идэвхжүүлдэг, нэг цэгтэй нь ажилдгаа гэсэн үг. За иймэрхүү байдлаар тий. За ийм байдлаар ч юм уу. Эсвэл нэг жоохон ишин зөөчдөг ч юм уу. За ийм байдлаар гэх мэтлээ ингэж ажилладаг. За энэ хоёр selection-ы ялгаа нь юм байж байгаа. За дараагийнх нь fetch tool маань болохоор зөвхөн энэ арын хуудсыг идэвхжүүлээд дээш нь доош нь зөөдөг байгаа. Баруун тишээ зүүн тишээ бол зөөхгүй. Зөвхөн дээш нь доош нь зөөнө. За одоо анзаарж байгаа бох тий. Зөвхөн арын хуудсыг дээш нь доош нь болгоод шүү дээ. За ийм байдлаар ашиглана. За дараагийнх нь graph tool маань болохоор хоёр объектын хоорондын зайг нь алдагдуулахгүйгээр хоёуланг ингээд зэрэг нааш нь цааш нь баруун зүүн тишээгээ ингэж хөдөлгөж болдог байршлыг өөрчилдөг ийм selection tool байж байгаа. За дараагийн зүйл маань болохоор T үсэг. За type tool. Бид нар сая энэ дээр type tool-ийг ашигласан тий. За type tool-ийг ингэж авчирч тавингуудаа дотор нь үгээ бичин тий. Ийм байдлаар ашиглана гэсэн үг. За тэгээд бидний хувьд бол filler text ашигласан. За дараагийнх нь болохоор line tool гэдэг tool байж байна. За line tool-ыг бол бид нар зураас зурх, төрөл бүрийн зураас зурхад ашиглана. За тулганы зүүн товчлуур дараад shift товчлуур дарж агаад чирээд хулганы зүүн товчлуур авахгүйгээр чирээд ингээд тэгшин зураас зурчиж जैन тий. За ингэж зурсныхаа дараа энэ дээр харагдаж байгаа хэрэгслийн мөрнөөс 7 feet-ийг сонгоход за 7 feet-ийн өргөнтэй line буюу зураас үүсэж байна гэсэн үг. За ийм байдлаар энийг ашиглана. За дараагийн зүйл нь болохоор pen tool буюу за энэ pen tool маань бол зөвхөн энэ объектын гадна талын цэнхэр дүрстэй ажиллана. За цэнхэр дүрсэн дээр шинээр зураас үүсгэх эсвэл бол өөртөө ийм цэнхэр дүрсийг
ингээд үүсгэж байдаг юм уу тийм ээ. За тэгэд энэ цэнхэр төрсөн дотроо яах нь бид нөгөө filler text энтрээ T үсгээд дарж агаад filler text энтрээ оруулж болно. Эсвэл бол өөрснөө текстээ бичиж болно те. Иймэрхүү байдлаар ашигладаг гэсэн. За fen tool-ийг ингэж үүсгэн. За мөн fen tool дээр add anchor point tool гэдэг. Энэ маань болохоор шинээр энд нь цэг үүсгэх. Тийм ээ, шинэ цэг үүсгээд. За тэгээд тэрийг энэ direct selection гэдэг хэрэгслээ сонгож байгаад шинээр үүсгэсэн цэгээ бас өөрчлөх боломжтой байх нэ гэсэн. За бид нэр keyboard-ын дээрээс space, control товчлуурыг хамтдан дарж агаад булганы зүүн товчлуурыг дарахаар яг тэр сонгож байгаа хэсэгт маань томроод харагдана. За эндээс би зөвхөн нөгөө нэг шинээр үүсгэсэн цэгээ сонгоод нааш нь цааш нь хөдөлгөж үзэх гэдэг нь тий. За гэх мэтлээ ингээд шинэ цэг үүсгэж байна гэсэн үг. За энэ цэгийн доош нь татъя. Энийг татъя. Энийг татъя ч гэдэм юм. Иймэрхүү байдлаар. За энийг ингээд татъя. Ингээд татъя. Гэх мэтлээ иймэрхүү байдлаар ашиглана гэсэн үг. За дараагийнх нь болохоор delete anchor point. За мэдээж үүсгэсэн цэгүүдийг устгах боломжийг өгч өгдөг. За эндээс бас устгах ч тийм. Иймэрхүү байдлаар устгаж ашиглана. За мөн convert direction tool гэхээр болохоор энэ түүлийг одоо дугууруулах юм уу эсвэл янз янзын хэлбэр төрсөн жоохон өөрчлөх иймэрхүү боломжуудыг олгож идэг шугамуудынхан тийм ээ. За ийм хэрэгсэл байна. За дараагийн зүйл нь болохоор pencil tool. За мэдээж зурна. За ингээд дүрсийг зурж байна. За энийг муу адилхан бид нэр ингээд доторхын филдээд за гадна талын хүрээг нь өгөхгүй болгооч гэдэг юм иймэрхүү дүрсүүдийг зурж болдог байх нэ гэсэн. За дараагийн хэрэгсэл бол за бүгдээрээ одоо дараагийн хуудсанд оръё. За дараагийн хэрэгсэл маань болохоор энэ rectangle frame tool, ellipse frame tool, за polygon frame tool гэдэг ингээд хүрээнүүдийг өгдөг, фреймүүдийг өгдөг ийм дүрснүүд байна. За бид нар дугуй фреймийг үүсгэе. За энэ дээр polygon фреймийг үүсгэе. Энэ polygon фреймийг үүсгээ shift дарж агаад ингээд жигд хүрээ үүсгээд байгаа тэгшинтэй хүрээ. За энэ хүрээн дотор юу хийх вэ гэхээр энэ хүрээ дотор бид нар шууд текст оруулж бичиж болно. Эсвэл зураг шууд оруулж ирж болно. За компьютер дээрээс ямар нэгэн зургийг шууд чирээд энэ дээр авчирхад шууд энэ дотроо дүүрч харагддаг гэсэн. Дүүрч харагдана тийм. Яг энэ зурсан нөгөө нэг энэ фрейм буюу цэнхэр энэ хүрээний хязгаарлагдаад дотор нь зураг маань өөрөө ингээд автоматар дүүрээд харагдана. За энийхээ бас доторх дүүргэлтүүдийг яаж хийх үү гэдэг тохиргоонуудыг энэ дээр өгч болдог. За fill frame professional гэхээр маань бол яг зурагны өндрөөр нь автоматар тухайн фреймийн өндрөөр нь зургийг дүүргэж харуулж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн зургийн маань өндөр нь яг дээд доотлолтой таарад ингээд харуулчихна гэсэн. За дараагийн сонголт нь бол за энэ рүүгээ оръё. За идэвхжүүлээд fitting рүүгээ ороод fit content professionally гэхээр контент нь болохоор контентийнхаа уртаар шууд энэ гадна талынхаа хүрээний уртад тохируулаад дээд доотлолтой зай авсан ч хамаагүйгээр ингээд дүүргэж харуулж байна гэсэн. Энэ зураг маань өөрөө portrait хэлбэртэй зураг байсан бол дээд доотлолтой илүү гардаг ч юм уу. За уучлаарай. Энэ зураг маань өөрөө portrait хэлбэртэй байсан бол дээд доотлолтой илүү гардаг ч юм уу. Иймэрхүү байдлаар дүүрч харагдана гэсэн үг. За баруун товчлороо дараа fitting content our fit гэх юм бол за энэ маань болохоор яг боломжтой хувилбараар нь дүүргэж харуулж байгаа. За бид нар улаан товчын дараад үзье. Тэгэхээр за нэг иймэрхүү байдлаар дүүргэж харуулж байна тийм ээ. За мөн fitting fit frame to content гэхээр өөрөөр хэлбэл зураг буюу дотор нь байрлаж байгаа контентийнхоо яг хэмжээгээр нь гадна талын хүрээ маань өөрөө тохируулагдаж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар ингээд fitting
хэрэгслийг ашиглаад ингээд төрөл бүрийн байдлаар зураг дүүргэж харуулах боломжтой. За дахиад нэг өөр нэг зураг. За энэ хүний зургийг энэ дугуй төрсөн дотор оруулж харуулъя. За иймэрхүү байдлаар дүүргэж харуулж байна тийм ээ. За энэ дотор нь болохоор хэдүүлээ текст оруулж үзье. За текстийн T үсгээ сонгоод дээр навч дарлаа. За fill with placeholder text. За иймэрхүү байдлаар. За энэ фрейм тулуудыг ингэж ашиглаж байна. За дараагийнх нь болохоор мэдээж дүрс зурдаг хэрэгслүүд. За дөрвөлжин дүрсний дотор талд нь өнгөө ингэж сонгож болно тий. За эсвэл эндээс бэлэн байгаа өнгөний холимгоос авч болно тий. Гэх мэтчлээ. За гадны хүрээний өнгөө ингэж идэвхжүүлээд эсвэл эндээс идэвхжүүлээд цэнхэр өнгийг сонгоод за жоохон өргөнийг нэмээд үзье 30. За эсвэл ингээд өөрчилж үзье тий. Хүрээнийхээ хэлбэрийг за иймэрхүү байдлаар ч гэдэм үү. За ийм байдлаар ерөөхдөө бол эдгээр төлөвүүдийг ашиглах нэ гэсэн үг. За дөрвөлжин клипс ялгаагүй тий дугуй дүрс. За дугуй дүрс орууллаа, шар өнгийг сонголоо. За хүрээгийн улаанаар сонголоо. За фитийн жоохон 7 фит болох чи гэх мэтлээ. Иймэрхүү байдлаар ингэж ашиглах нэ. За дараагийнх нь бол хайч буюу scissors tool. За энэ маань болохоор энэ нөгөө гадна талын энэ цэнхэр цэсийг яг тэр энэ хайчийг аваачаад дарсан хэсгээр хуваагаа ичдэг гэсэн үг. За энд ингээд дарчээ. За тэгээд томруулж байгаа бүгдээр үр дүнгийг харъя. За энэ direct selection tool-ээс сонгоод бүгдээрээ. За ингэнгүүт энэ дотор нөгөө нэг зураас маань харагдаж байна тий. Цэнхэр дүрсний зураас маань харагдаж байна. За тэр зураасан дээр маань цэг үүссэн байна. Цэгийг ингээд татангууд хоёр хуваагдсан. Энэ хэсэгт хооронд нь холбосон цэнхэр дүрс байхгүй байгааз. За тэрийг сайн анхаараарай. Өөрөөр хэлбэл хайчилж байна гэсэн үг. Энэ гадна талын энэ цэнхэр хүрээг хайчлал хайчилж байна гэсэн үг. За дараагийнх нь болохоор free transform tool гэдэг. За энэ маань болохоор бид нар энэ альва зургийн энэ хэмжээг өөрчлөлтөө энэ transform tool-ыг нь ашиглах хэрэгтэй гэсэн үг. За ингэж жагаад энийг сонгоод за ингэх юм бол өөрөөр хэлбэл бид нэр зургийн хэмжээг томруулж жижигсэхтэй нааш нь цааш нь хөлгөх өөрчлөн нэмэх ингэх ч гэх юм уу иймэрхүү байдлаар яг доторх зурагтайгаа хамт хэрвээ энэ дээр ингэх юм бол зөвхөн гадна талын хүрээн л өөрчлөгдөн тийм үү? За эсвэл ингэ багсахад зөвхөн хүрээн өөрчлөгдөж байна гэсэн. За transform tool нь юм байна. За rotate tool маань болохоор энд нэг ингээд энэ төлөвийг сонгохоор ингээд нэг юм anchor point гэдэг голын цэг гэдэг юм цэг гарч ирнэ. За энийг бид нар голдон тохируулж өгөөд булангаас нь эргүүлэх юм бол шууд ингээд эргүүлж болдог. За эсвэл scale fit дээрээ бол бас муу яах нь хэмжээг нь автоматар гэхдээ нэг anchor point-оос хамааралтайгаар за энд тохируулаад өгчих юм бол яг энэ хэсэгтээ хэмжээ жижигснэ гэсэн үг. За дараагийнх нь болохоор share tool. За share tool маань болохоор хэмжээг нэг иймэрхүү байдлаар ингээд өөрчлөнө гэсэн үг. Баруун зүүн тийшээ. Гэхдээ энэ anchor point-оос хамаарат. Хэрвээ энд байрлуулах юм бол бид нар ингэж өөрчлөж болно гэдэг ч юм уу тийм ээ. Иймэрхүү байдлаар ашиглана гэсэн үг. За дараагийнх нь tool нь болохоор gradient swatch tool. За энэ маань болохоор өнгөний холимгийг өөрчилнө. За би энийг идэвхжүүлж байгаа. Энийг авчаад дээр нь чирээд үзэхээр за гадна талын хүрээн өөрчлөгдчихлөө. Хүрээг нь идэвхжүүлсэн учраас за энэ өнгийн дотор талын хүрээ юуг нь филлер өнгийг сонгоод ингээ бас өөрчлөж болно. За дараагийнх нь болохоор gradient feeder tool гэдэг. Энэ маань юугаараа ялгаатай байна гэхээр энэ дээр одоо уусгалт өгдөг байгаа. Нэг зах руу. За ийм байдлаар уусгаад энэ дээр авчаа харахад ингээд цаана transparent өнгийг өгч чинь тий. Үүсэхдэггүй тий. Энэ хэсэг нь яг ингээд үүсэхдэггүй өнгийг өгнө гэсэн үг. За ийм байдлаар за энэ hand tool маань бол мэдээж нааш цааш нь болгоно. За дараагийнх нь бол энэ томруулдаг шил буюу zoom tool маань байж байна. За zoom tool-ыг бид нар бол keyboard-ын дээрээс control space alt товчийг дарах юм бол жижигсэн. Control space товчийг дарах юм бол томруулдаг шил нь гарч ирнэ тий. Томруулна. За ингээд хүснээрээ томруулаа буцаагаад салахгүйгээр shift товчоо дарж байгаа буцаагаад дарангууд жижигсэх. За иймэрхүү байдлаар ашигладаг гэсэн. За тэгээд мөн энэ өнгөний сонголт байна. За энэ гадна талын
Энийг алийг нь идэвхжүүлснээс хамаарат шууд тухайн идэвхтэй байгаа зүйлийн хүрээний өнгө сонгогдно, дотор өнгө сонгогдно. Ийм байдлаар явна. За мөн энэ Т үсгэн дээр дараад Т үсгэн дээр дарж агаад энэ Т үсгэн дээр дарчих юм бол үсэгний өнгийн шууд солио явна. За мөн адилхан энэ маань үсэгний хүрээг өгөөд явна гэсэн үг. За жишээ нь үсгэндээ ийм хүрээ гадуур нүүгж болж байна те. За ийм байдлаар өнгийг ингээд сольж болж байна гэх юм уу. Иймэрхүү байдлаар ингээд ашиглана гэсэн үг. За тэгээд энэ доор хамгийн доотлолт нь ийм 2 дөрвөлжин төрс байна. За энэ талаар дээр нь дарах юм бол бид нөгөө нэг Word Enter дээр текст баримтаа хэвлэхийн өмнө хардаг те preview. Preview төвчлөрийн үүргийг гүйцэтгэдэг. Ингээ харах байдлаар нь ингэж харуулна. За bleed гэдэг нь болохоор гадна талынх нь bleed-ийг харуулна. За мөн slug-ийг харуулна те. За тэгээд энэ маань болохоор normal буюу яг бидний edit хийх ажлын тайлбарыг маань харуулж өгч байдаг. За иймэрхүү байдлаар үндсэн энэ төлөвлүүдийг ашигладаг байгаа. Тэгээд та бүхэнд энэ төлөвлүүд ойлгомжтой байсан гэж найдаж байна. Та бүхэн гэрийн даалгавартаа бүгдээрээ энэ төлөвлүүдийг ашиглаад өөрсдөө 5-аас 10 хуудастай юм жижигхэн их бэлтгээд үзээрэй. За энэ төлөвлөдөө ашиглаад текст оруулаад нааш цааш нь болгоод ингээд те. За тэгээд төлөвлөдөө гол нь маш сайн ашиглаж үзээрэй гэдгийг хүсэх байна. Тэгээд өнөөдрийн хичээл энэ түрээд өндөрлөө. Дараагийн хичээлээр уулзлаа. Түр баярлалаа.